Найруулгад засах ёстой олон залт байгааг салбарынхан хэллээ. Норгийн мэн сайттай холбоотой асуудлыг хэвлэлийн эрхчлөлөнд халтсан үйлдэл гэж олон нийт үзсэн бол салбарын сайд нь өөр тайлбар өглөө. Бачулуун эмчид 2.6 жилийн ял оноосон нь шударга бус үйлдэл гэлээ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирэх 3 жилийн эдийн засгийн төсөөллийг танилцууллаа. Хийн түлшид шилжсэн айлуудад 100 мянган төгрөгийн татаас олгох засгийн газрын шийдвэр гарлаа. Харин тэргүй зөвштэй сая танилцуулсан боломжтой мэдээллийг одоо танд үзүүлэх болно. Тэнгэрлэлээс 7.10 мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж байна. Хэн нэгэн үг хэлж үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдаа шүүхийн хаалга татах, зайл эсвэл нийгмийн асуудлыг цэгцлэх гэх хоёр сонголтын өмнө зогсох болжээ. Харамсалтай нь манай улсыг аль хэдийн олон улсын байгууллагаас ардчиллаас ухарч автократ засаглал руу унаж байна гэх анхаарал татсан судалгааг танилцууллаа. За энэхүү өдрөөс өдөр томигдож байгаа эрх чөлөөг хангахын тулд хэвлэлийн эрх чөлөөний хуулийг сайжруулах хэрэгтэй гэдэгтээ олон нийт санал нийлсэн. За ингээд 27 жилийн дараа иргэн нэг харсан энэ хуулийн өөрчлөлтийг хийхдээ байгаагаас нь дээрдүүлэх үү, улам дордуулах уу гэдг нь иргэн бүрийн анхаарах асуудал болж байна. Ганцхан өрөн дээр харагдах дөрвөн заалт иргэн таны үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг 30 жилийн турш хангасаар ирсэн. Энэ эрх чөлөөг улам баталгаажуулахын тулд хуульд өөрчлөлт оруулахаар сүүлийн 10 гаруй жилийн турш хэд хэдэн удаа оролцсон ч бүтлгүүцээр өнөөдөр хүрсэн. Хэдийгээр өмнөх парламентын босгыг давж чадаагүй ч 126 гишүүнтэй улсын хурлын хаврын чуулганаар хилцэгдэхээр хүлээгдэж байна. Гэхдээ удтал хүлээгдсэн хуулийн өөрчлөлт олонний хүлээлтэд хүрч чадсангүй. Эрх чөлөөг хангах ёстой атал хэвлэл мэдээллийн хэрэгслийн дотоод асуудал руу хэтэрхий өнгийсэн заалтууд тусгагджээ. Одоогоор ингээд хуулийн төсөл өргөн баригдчихад байгаа заалтуудыг харахад яагаад энэ заалтууд өргөн баригдчихад байгаа юм бэ? Мэдүүлчихэд байгаа юм ба? Яагаад ингэж томьёолж байгаа вэ гэдэг дээр ямар нэгэн тайлбар болон үзэл баримтлал нь ингээд тодорхойгүй байгаа ийм одоо сул тал ажиллагдаж байна. Дээрээс нь олон нийтийн хэлцөөрөө тийм сайн явахгүй байна. Илүү салбарын хууль гэж хараад байна. Гэтэл энэ өөрөө иргэний нийгмийг гэрчүүлэх, иргэний орон зайтай хэлэх хамгаалалттай холбоотой маш чухал хууль байгаа. Хууль эрхцэн орчин хэрэгтэй байна. Гэхдээ яг нөгөө салбарын хамт олонны одоо санаа бодол одоо сүүл зөвлөл ажиллагаа эргэлж байгаа сэтгүүлч нарын эрх ашиг гэхээсээ илүү нийтлэг эрх ашигаа үндэслэл болгоод хуулиа хийвэл зүгээр юм уу? Олон нийтийн дэмжлэгийг илүү авах юм уу гэдэг саналыг бас хуулийн дээр одоо энэ судалгаа хийсэн Fidelity Partners-ийн хуульч нар бол бас хэлж байна л да. За мэдээж энэ хуулийг өөрчлөх хэрэгцээ шаардлага байгаа юу гэвэл тийм. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүгээс ийм хуулийн өөрчлөлтийг хийсэн дор гар хүрэхгүй байх нь зөвөө гэдгийг хэлж байлаа. За гэхдээ унгах гэхээс илүү засаж сайжруулах нь хамгийн зөв сонголт гэдгийг ч мөн сануулсаар байна. Улс орон гэдэг үгийг хуулийн төслийн 4.10-аас хасмаар байна, тийм ээ. Үндсэн хуульд бол хүн хуулийн этгээдийн нэр төр алтар хүндийг бол үндсэн хуулиар ингээ хамгаалах ёстой. Тэгтэл улс орны нэр хүнд буюу улс орны нэр хүндийг гутаалаа гэдгээр чинь төрийн байгууллагууд мэдээллийн ажилтны сэтгүүлчдийн эсрэг нэхэмжил өгөөд эсвэл цагдаа хандаад ингээ яваад байвал чинь төрөн төрөө ингээ хамгаалаад тэнд байгаа хувийн хвшлийн сэтгүүлчийг улам нухлах асуудал байхгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэхэд байдаг илт худал мэдээлэл тараах гэх заалт энэ хуулинд орсон тухай хууль зүйн сайд хэлж байсан. За гэхдээ олон сэтгүүлчийг ялсан эрүүгийн хуулийн 13-14 дахь заалтыг өөрчлөх боломж байсан ч огт хөндөж оруулаагүйд салбарынхан гайхацгааж байна. Хууль зүйн дотоод хэргийн яамнаас эхний ээлжинд хуулийн төслийг боловсруулсан ч олон нийтээс санал авч өөрчлөх нь тодорхой. За гэхдээ дөрвтэй өөрчлөлт хийж чадах хэсэг нь олон нийтийн хянамга байдлаас шалтгааллах юм а.
Энэхүү хэвлэлийн эрхчлөө хумигцаар байгаа энэ үед хэвлэл мэдээллийн байгууллагын ажиллаа хийх боломжийг хязгаарласан хамгийн тод жишээ бол Норгийн сайтынханд тохиолдсон хэрэг боллоо. За тэднийг мөрдөн шалгаж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан нь хийсэн нэвтрүүлэг хийж байгаа баримтат кинотой ямар ч холбоогүй гэж цагдаагийн байгууллагаас өчигдөр мэдээлсэн. Өнөөдөр ч гэсэн салбарын сайд Алтан гэрэл мэдээлэл хийж цагдаа нар улс төрчдийн тохиураар ажиллаж хууль бусаар хэвлэлийн эрхчлөөнд халтсан зүйл байхгүй гэж мэдгдлээ. Хойшлуулшгүй ажиллагааны явцад Норог цэгийн сайтын офис нэгжлэг хийж хамаг ажлын хэрэгсэл хард диск гар утас зэргийг нь хураан авсан. За ингэснээр Норог цэгийн сайтынхан ажиллаа их боломжгүй болоод байна. За энэ мэргэжлийн үйл ажиллагааг нь зогсоох гэсэн зорилготой хэвлэл нийтлэх эрхчлөөнд нь халдсан үйлдэл гэж чөлөөт хэвлэлийг дэмждэг төрийн бус байгууллагууд байр сууриа илэрхийлсээр байгаа. Харин гагцхүү ямар үндслээр ажлын хэрэгслүүдийг нь хураан авсныг нь тодруулахад мөрдөн байцаах ажиллагааны нууц учраас хэлэх боломжгүй гэх тайлбарыг салбарын сайд өглөө. Хувь хүний нууцтай холбоотой асуудал яригдж байгаа учраас дэлгэрэнгүй ярих олцоо байхгүй байна. Тэгэхдээ цагдаагийн байгууллага юм уу ямар нэг байдлаар энэ үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс улс төрийн заавраар, улс төрийн тохиураар ажиллаж ийн гэж үзэж байгаа бол энэ үйл ажиллагааны үзүүрт нь улс төрийн ямар ашиг байх юм, юуны төлөө байгаа юм гэдгийг тогтоох ёстой. Өчигдөр цагдаагийн байгууллага олон нийт хандаж мэдээлэл өгсөө. Энэ бол зүгээр цагдаагийн байгууллагын нэг хүн гарч ирээд ярьж байгаа зүйл биш. Хэрвээ цагдаагийн байгууллагын өгсөн мэдээлэл дунд буруу ташаа мэдээлэл байх юм бол энэ өөрөө эрүүгийн хууль засаг гэмт хэрэг болно. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад процессын олон алдаа гарсан гэж өмгөөлөгч Эрхэнбаяр өчигдөр мэдгдсэн. Харин цагдаагийн байгууллагаас үгүйсгэсэн. За энэ талаар салбарын сайдаас тодруулахад хууль бус зүйл хийсэн бол цагдаагийн байгууллага хариуцлага хүлээн гэж мэдгдлээ. За гэхдээ Норог цэгийн сайтынхныг гэнэт саатуулсан юм биш. За энэ хүрээнд шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс дотор эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл ангиудаар шалгагдаж байгаа хүмүүс байгаа гэдгийг өнөөдөр олон нийтэд зарласан нь анхаарал татаж байна. Энд өгсөн мэдээлэл, энд өгсөн үг цэг тасал болгоныхоо төлөө би хариуцлага хүлээнэ. Энэ цагдаагийн байгууллагаас авсан мэдээллээр бидний авсан мэдээллээр болон урьдчилж хянснаар нийтдээ 9.3 тэрбум төгрөгийн цахим покер, цахим мөрөөтэй тоглоом энэ пэйжтэй холбоотой яригдж байгаа, шалгагдж байгаа этгээдүүдтэй холбоотойгоор энэ дунд шалгагдж байгаа этгээдийн дансаар 6 дансаар дамжиж ийм гүйлгээ явсан байна гэдэг ийм мэдээлэл байна. Сайдын энэ мэдгдлийн араас Норог цэгийн сайтын үүсгэн байгуулагч улам сайхан 9.3 тэрбум төгрөг олдоггүй, бүрийтэй тоглоом зохион байгуулдаггүй гэж цахим ууцаараа дамжуулан хариу тайлбар өгсөн юм а. За мөн Норог цэгийн сайтын өмгөөлөгч Наран Цэцэг Норог цэгийн сайтынхныг буруутгасан хуулийн заалтууд нэмэгдсээр байгаагч бичжээ. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эд эргэтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дараагаар ажиллаж байсан Бат чулууныг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гин буруутайд тооцсон энэ оны 1-р сарын 25-нд шүүхээс 2.6 жилийн ял оноосон. За шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа боловч эмнэлгийн орон дээр аврал эрен хэвтэж байгаа 430 хүн байгааг эмч нар хэллээ. Эдгээр хүмүүсийн амтансыг дээсэн дөрөөн дээр үлдээж чадахгүй учраас тэд дээд шатны шүүхэд хандахаар болсон гэлээ. Монголд амьгүй донороос элэг шилжүүлэн суулгах албыг анх 2018 онд байгуулжээ. Энэ албыг Бат чулуун эмч ахалж тархины үхэлдээ 210 хүний ар гэрт донор болох санал тавьснаас 31 зөвшөөрчээ. Ингээд 27 хүнд элэг, 45 хүнд бөөр шилжүүлэн суулгасан. Одоо бүгд эрүүл саруул амьдарч байна. Харин гомдолтой байгаа донорын ар гэрээхэнд төрөөс оршуулгын зардал болох 2 сая гаруй төгрөгийг олгосон. Хуулиараа буйны үйл хийсэнд тэтгэмж болгож өгдөг 3 сая төгрөгийг өгөөгүйгээс ийм асуудал гарсан гэж хэлж байна. Ер нь бол гарын өсөг дээр элэг, бөөр, шөрөмсийг авна гэж бүгдийг бичээд доор нь л гарын өсөг зурулдаг. Тэрнээс биш элэг гэж бичээд гарын өсөг зурулдаг, шөрөмс гэж бичээд гарын өсөг зурулдаг. Тийм одоо зөвшөөрлийн хуудастай орон хаач байхгүй. Нийгмийн даатгалын асуудалтай холбоотойгоор л анханаас юм гомдол гарсан. Оршуулгын зардал дээр нь нэмээд тархины үхэлтэй донор болсон тохиолдолд 3 сая төгрөг өгнө гэдэг ийм одоо зөвлөлийг 22 оны донорын хуулинд шинжилж оруулсан.
Бачуулан эмчийн өмгөөлөгч тархины өвгөлтэй донороос эд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаатай холбоотой хэрэг нь шүүхийн практикт анхных болж байгааг хэллээ. Хэрвээ бусдад буян үлдэж байгаа эмч эмнэлгийн ажилтнаа хорж цагдаад байвал залуучууд ирээдүйд энэ салбарыг сонгохоо болно гэдгийг ч дурдлаа. Ингээд анхан болон давзаалдах шатны шүүх хурлын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа ч дараагийн шат буюу улсын дээд шүүхэд гомдол гаргана гэсэн юм а. Өмгөөлөгчийн хувьд мэдээ шүүхийн шийдвэрүүдийг бол хүндэтгэлтэй хандна. Энийг тодорхой нягтладаг ийм үе шаттай хуулийн шүүхийн тогтолцоо байна шүү дээ. Тэмцэл бол одоо улсын дээд шүүхлэр бол энэ асуудлыг бол нэлээд нухацтай авч хилцэх байхаа, гомдлын маань хүлээж аваад хилцэх байхаа гэдэгт бол итгэлтэй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тархины өвгөлтэй донороос эд эрхтэн шилжүүлж авах нь эрүүл хүний биеийг хүндэхгүй давуу талтай хэмээн зөвлөдөг байна. Ер нь мөх бусыг үзүүлэхээс өмнө олон хүнд буян болж байгаа донор тэдний ар гэрийнхэн мөн эмч эмнэлгийн ажилчид бүгд л сайн санааны үндсэн дээр л хагалгаа хийж байна. Хамгийн чухал нь хууль эрх зүйн орчныг нь ойлгомжтой тодорхой болгож олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай байгааг их сурвалж онцолсон юм а. Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх хэдхэн хоногийн өмнө нэр бүхий 3 эмэгтэйг уучлж суллаа. За хуулиараа ерөнхийлөгч уучлал үзүүлэх хэрэгтэй. Харин хэнийг уучлах вэ гэдэг нь бүрэн эрхийнх нь асуудал юм байна. Өөрөөр хэлбэл өршөөлийг улсын хурлаас үзүүлэхдээ тодорхой шаардлагыг тавьдаг. За хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд өршөөлд хамрагдах боломжгүй. Гэхдээ ерөнхийлөгчийн уучлалд энэ шаардлагууд хамаардаггүй юм байна. Монгол Улсын үндсэн хууль зааснаар уучлал, өршөөл үзүүлэх хоёр субъект бий. Өршөөл үзүүлэх эрх нь улсын хурлд, харин уучлалыг ерөнхийлөгч үзүүлдэг. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд улсын хурлаас 7 удаа өршөөлийн тухай хууль баталсан байдаг. Тухайлбал шоронгийн дүүргэлд их байгаа зэргийг харгалзаж 1991 оноос хойш 5-аас 6 жилийн зайтай өршөөлийн тухай хуулийг баталжээ. Хамгийн сүүлд буюу 2021 онд хорихол эдэлж байсан 1012 хүнийг өршөөлөөр сулласан. Харин ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд үзүүлдэг уучлал арай өөр асуудал юм. Өршөөлийг хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд үзүүлдэггүй. Жишээлбэл авилгын гэмт хэрэг болон хүний амь насыг хөнөөсөн хэрэгээр 8-аас 10 жилийн ял авсан этгээдэд өршөөл үзүүлэхгүй. 2023 онд их хоёр хууль зүйн сайд байхдаа ялын бодлогыг чангатгаж бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл үзүүлэхгүй байхаар хуульд тусгасан. За энэ заалтууд ерөнхийлөгчийн үзүүлдэг уучлалд огт хамааралгүй. Тийм ялтай хүнийг уучлах ёсгүй гэж заасан зүйл байдаггүй. Ерөнхийлөгч хүрэлцэг хэдэн хоногийн өмнө 3 эмэгтэйд уучлал үзүүлсэн. Үүний нэг нь сэтгүүлч Үнэр Цэцэг. Шүүхээс 4.9 жилийн хорихлыг сонсож 8 сар хоригдсны эцэст өршөөлөөр суллагдсан. За үүнээс өмнө ерөнхий сайд асан их сайхан болон лайвчин мөн Эрдэнэ нарт уучлалт үзүүлж суллж байсан. Харин ерөнхийлөгч асан Батулга бүрэн эрхийнхээ хугацааг дуусгахаас 1 хоногийн өмнө 13 хүнийг уучлах зарлага гаргасан байдаг. За тухайлбал албан тушаалын байдлаа уруулан ашигласан улсын хурлын гишүүн асан Дан Бочийг өршөөж суллсан. Харт эмэгний эрэгт холбогдсон хэрэгээр 8 жилийн хорих ял оноосон их батын ялыг нь хөнгөлсөн. Мөн хүний амнаас хохироосон зам тээвэр хөгжлийн яамны хяналт үнэлгээ дотоод аудитын газрын дарга гасан. Мах бол оноосон 11 жилээс 2.5 жилийг нь хөнгөлж өршөөл үзүүлсэн байдаг. Үүнээс өмнө элбэг дээрш ерөнхийлөгч байхдаа ерөнхийлөгч асан их хоёрт уучлалт үзүүлсэн удаатай. Мөн өөрийн хүүгээ хөнөөсөн хэрэгээр 10 жилийн ойр хал авсан ардчлалын анхдагч гэгдэж байсан бошигтыг уучлж байжээ. Ерөнхийлөгч хэнийг уучлах вэ гэдг нь бүрэн эрхийн асуудал. За гэхдээ эрэг уйл зааснаар ерөнхийлөгч уучлал үзүүлэхгүй байх ганцхан зүйл заалт бий. Хүн төрөлхтний аюулгүй байдал инх тайвны эсрэг гэмт хэрэгтний ялыг хөнгөлж хугацаанаас нь өмнө суллах ёсгүй гэж хуульчилсан. Өмнөх ерөнхийлөгч нарын уучлалыг харвал авилгал, хүний амнаас, харт эмхний хэрэгүүд нь аюулгүй байдал инх тайвны эсрэг хийсэн үйлдэлд багтахгүй нэ. Авилгын хэрэгтэй холбоотой хамгийн ойрын жишээ бол ногоон автобусны хэрэг. Энэ хэрэгээс болж улсад 134.5 тэрбум төгрөгийн хохирол учирсныг шүүхээс тогтоосон байдаг. За энэ мэт авилга ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 219 хэргийг 2024 онд шийдвэрлэжээ. Авилгын хэрэгтээ ял шийтгүүлэгчдийн 47%-ийг төрийн албан хаагчид бүрдүүлж байна. За шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангах хүрээнд авилгын хэрэгтэй холбоотой мэдээллийг шууд дамжуулдаг болсон. За ингэснээр шүүхэд итгэх иргэдийн итгэл нэмэгдэж байгааг хэллээ. Анхан болон давзаалдах шийдний шүүхээр хянан шийдвэрлэж байгаа нээлттэй авилгын гэмт хэрэгүүд хянан шийдвэрлэж байгаа шүүхэлтэйг иргэд олон нийтэд шууд дамжуулж эхэлсэн. Тэгээ энэ нь бол шүүхийн ил тод байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа томоохон арга хэмжээ гэж ойлгож байгаа.
Энэ оны 1 сарын 1-ээс өнөөдрийн байдлаар нийтдээ нэг давхарсан тоогоор 80 гаруй авилгын гэмт хэргийг одоо олон нийтийн цахим сүлжээ болон шүүхийн сувгаар иргэд олон нийтэд шууд дамжуулж байна. За эндээс бол тухайн одоо хэрэг хэмнэн шийдвэрлэх ажлаатай холбоотой мэдээллийг шүүх процессыг иргэд олон нийт шууд одоо харнаа гэсэн ийм давуу талтай байх. Шүүхээс өнгөрсөн он шийдвэрлсэн авилгын нийт хэргийн хамгийн их буюу 130 нь эрх мэдэл албан тушаалын байдлаа ургуулan ашигласан хэрэг байна. Хамгийн бага буюу 9 хэрэг нь бусад төрлийнх байна. Нийт хэргийн 15-ыг нь цагаатгсан бол 3-ыг нь хэрэгсэхгүй болгожээ. Шүүхийн ачаал өндөр байдгаас зарим хэргийн чанарт өөрчлөлт орж байгааг хэллээ. Нэг шүүгчд ногдох ачаал 697 700 орчим одоо дунджаар гаргасан. За энэ нь болохоор шүүгчийн цогцолт ачааллаасаа ер нь бол 3 дахин илүү ачаалтай нэг шүүгчд ногдох хэргийн ачаал ер нь маш өндөр байна. Баянзүрх суугч Чингэлтэй хаан уул сонгон гээд Баянгол гээд яг дүүргийн энэ 6 дүүргийн шүүгүүд бол маш ачаал өндөртэй байдаг. Хамгийн өсөлттэй гэх юм бол анхан шатны шүүхийн үед болохоор зөрчлийн хэрэг ерөнхийд бол өссөн тэнтэй гарсан байгаа. Энэ нь болохоор нэг хууль шинжилэн баталсантай холбоотойгоор өссөн тэнтэй гарсан байгаа. Хамгийн бага нь болохоор Заргааны хэрэг 2.7%-ийн өсөлттэй. Анхан шатны шүүхийн үед болохоор ялангуяа дүүргийн шүүхийн ачаалал өндөр байгааг хэлж байна. Тухайлбал 2024 онд дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нийт 80 шүүгч ажиллажээ. Нэг шүүгчид дунджаар 654 гаруй хэрэг ногдож байгаа нь шүүн таслах ажиллагааны чанарт нөлөөлөх боломжтойг онцлов. Үзэгчдээ Тэнгэрлийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Дэлхийн зах зээл дээр алтны үн жилийн дотор 40%-аар өсжээ. Эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй үед алтны үн нэмэгддэг жишг бий. Олон улсын томоохон судалгааны байгууллагууд ч дэлхийн эдийн засаг ирэх жилүүдэд савлгаатай байж өсөлт нь буурна гэж таамаглаж эхлээд байна. Тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын судлаачид эх онд эдийн засгийн өсөлтийг 3.3% гэж тооцож байсан ч энэ таамаглалаа багасгаж 3% руу оруулаад байна. Харин манай улсад ирэх жилүүдэд эдийн засаг ямархуу байх төсөөллийг төсвийн доктортой байдлын зөвлөлөөс танилцууллаа. Эх 3 жилд буюу 2026-аас 2028 онд эдийн засгийн үзүүлэлтүүд ямархуу хэмжээнд байхыг төсвийн доктортой байдлын зөвлөлийнхэн тооцжээ. За тэдний хийсэн тооцоолол дээр тулгуурлан эдийн засаг хөгжлийн яам болон сангийн яам эх 3 жилийн төсвийн мэдээлэлээ боловсруулах учиртай. За энд тэдний үгийг энэ жилийн шиг үл тоож болохгүй юм а. 25 онд бид нэр төсвөө дэд зүрхтэй баланст байдлаар хадгална. 26, 27, 28 онууд бол 1-2% гэсэн дүрм дотроо явна гэдэг байдлаар төсөөлсөн учраас өрийн дарамтуул хацсангүй баг орж ирээд байгаа. Тэгэхээр орлогодод захирагдсан байдлаар зарлага зарж чуулуу гэж ингэ төсөөлөд байгаа байхгүй. Тэрхгүйгээр явна гэх юм бол мэдээж үр зээл авах шаардлага руу очино. Зүгээр өнөөдрийн дэлхийн худалдаа болоод энэ худалдаа болдрон эхэлнэ гэдгийг одоо сайн ойлгосон байх. Араас нь санхүүгийн нөхцөл байдал зөндөө орж ирнэ. Эхний 2 жил бол нэлээд савлгаатай байна. Энэний савлгаанаас болболоод юу үүсэх гэхээр өмнө нь бид нар хямдхан их усрээр одоо хацсангүй хямдхан байдлаар бонд босгочдөг ийм боломж байсан бол гадаад зах зээл дээрээс одоо энэ нөхцөл байдал амар хэцүү бол ирэх 26 оны төсөв боловсруулахад улсын их хурл одоо ирэх намар засгийн газар 11 сарын 15-нд бол улсын их хурл батлах ёстой. Тэгэхэд энэ бидний тооцоолсон таамаглал бол эдийн засгийн хөгжлийн яамны одоо энэ хуулиараа улсын хурлд өргөн мэдүүлэх дунд хугацааны төсвийн хүрээний 26, 27, 28 оны төсөл дээр тусгагдсан байвал хэцүү болох. Эдийн засгаа хямралгүй, савлгаагүй, эрсдэлгүй байлгахын тулд өнөөх экспортын бүтээгдэхүүнээ төрөлжүүлэхээс эхлээд томоохон төслүүдэд эрэмблэх, эрдэнэ соёлын салбарын түүхий эдийн уналтыг тооцох зэрэг зөвлөмжийг өгч байна. Төсөв бодлого болгондоо улсын хурлаас маш олон тогтоолоор үүрэг өгсөн байдаг. Төсвийн цахилгаан хариуцлагын шангалтын хөрөнгө оруулалтыг эренблийн зураг төсвөргүй барилга оруулах бодлыг гэх мэтэр яг түүнтэй адилхан засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан тогтоол дотор
Энэ зорилтуудыг хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний төсөл өртгийн тооцоог хийгээрэй гэдэг үүрэг өгсөн байна. Одоо бараг хагас жил өнгөрөө явж штэ. Төсвийн хөрөний мэдээллийг боловсруулахаас өмнө энэ тооцоод хийж энэ төсвийн хөрөө утга учиртай болно. Тэгэхгүй бол зүгээр л макро эдийн засгийн тоо хуваасан утга болно. Тэ? Нэг өрөөнд хэдэн залуучуудыг суулгаад за энэ тоог ингээд салбараар нь хуваарлаараа гэж хэлчихсэндээ бараг адилхан. 2025 онд эдийн засгийн өсөлт үргэлжлэнэ гэж төсвийн доктортой байдлын зөвлөлийнхэн тооцож байна. За гэсэн ч төсвийн зардал тэлснээр эрэлтийн шинжтэй инфляцийн дарамт нэмэгдэхээр байна. Инфляц 2025 оны туршид Төв банкны зорилтод интервалыг давж нэмэгдэн оны сүүлчээс сарч 2026 онд зорилтод түвшинд хүрч тогтворжих төлөвтэйгээ хэллээ. Харин нүүрсний үн тоон тутам нь 2025 онд 85 Америк доллар, 2026 онд 88 орчим Америк доллар, 2027 онд 92 орчим Америк доллар, 2028 онд 96 Америк доллар байх төлөвтэйгээ хэллээ. Гэтэл энэ жилийн төсөв дээр 105 Америк доллараар тооцсон. Өөрөөр хэлбэл бодлого боловсруулагчид эх 3 жилийн нүүрсний дундаж үнээс ч өндөр тоог энэ жилийн төсөвдөр тусгасан байгаа юм а. Энэхүү эрхчлүүдэд эдийн засагт тодорхойгүй байдал үүсэж савлгаатай байна гэдгийг төсвийн доктортой байдлын зөвлөлийнхэн сануулж байна. Харин засгийн газар эдийн засагт учирч болох эрсдлүүдийг хэрхэн хааж дотооддоо ямар арга хэмжээ авах вэ гэд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. За тэгвэл энэ ажлын хэсэгт орж ажиллаж байгаа сайд нар ойрын хугацаанд ямар ажлуудыг хийхээ өнөөдөр мөн танилцууллаа. Өнөөдрийн байдлаар урд хил дээр нийтдээ 9.5 сая тонн нүүрсний овоолон өсжээ. Үүний шалтгааныг сүүлийн 2 жилийн хугацаанд хийгдсэн 50 орчим гэрээтэй холбоотой гэж сангийн сайд тайлбарллаа. Өмнө нь хийсэн гэрээний дагуу манай улс тээвэрлэлт хийх үүрэгтэй. Гэсэн ч нүүрсний үн 40 орчим хувиар унсан учраас худалдан авагчид таталтай хийхгүй байсаар ийхүү нүүрсний овоолон үүссэн байна. Харин энэ нь нүүрсний эрэлт буурсантай холбоотой биш гэж хэллээ. Үний үнэлтээс буурласнаас болоод за нэгэнт худалдаа авсан байгаа аж ахуйн нэгжүүд нь цаашаа дата авалт хийхгүй ийм шалтгаантай байна. За тэгэхээр энийг богино хугацаанд одоо зохицуулах бид хэд хэдэн гарц байна гэж харж байгаа. За мэдээж одоо биржийн зохицуултаас өөрөөр хэлбэл энэ үнийн хэлбэлцлийг энэ хэд их одоо эрсдэл үүсхийг одоо аль талд нь одоо уян хатан байх ийм зохицуултыг одоо байгаа хуулийнхаа хүрээнд за бирж дээр зохицуултыг ийм журмыг одоо богино хугацаанд бид баталлаа. Үнийг одоо индексжүүлж өсөх үед нь нэмэгдүүлэх, буурах үед нь бас дагуулж бууруулах асуудлыг бас ярих шаардлага үүссэн. За дээрэс нь мөн яригдж байгаа нэг одоо асуудлууд энэ уул уурхайн биржээр арилжаалагдсан бараа бүтээгдэхүүнийг хил нөхцлөөр өнөөгийн нөхцөл байдлаар бид нар хүргэж өгч байгаа. Энэ дээр сонголт гаргаад одоо тээвэргүй нөхцлөөр борлуулах энэ асуудлыг хуулинд хийж өгөх гэсэн ийм хоёр асуудал дээр төвлөрч мөн яригдсан. Түүнчлэн алт 3 хөтөлбөрийг хэрэгжүүлэх танилцуулгыг засгийн газраас хийгээд байгаа. Алтын үн түүхэн дээд хэмжээ буюу 1 унц алт 3,000 Америк доллар давсан байгаа. Энэ үед алтны олборлтыг нэмэгдүүлж цаашлаад валютын нөөцийг нэмэгдүүлэх нэлээ. Энэ мэт яаралтай арга хэмжээнүүдийг авснаар валютын нөөцийг эх 5 дугаар сар гэхэд 5.5 тэрбум Америк доллар болгож нэмэгдүүлнэ. Хот утаанаас салах арга нь хийн түлш гэдгийг хотын дарга хэлсээр байгаа. За энэ хүрээндээ 2030 он гэхэд нийслэлийн айл өрхүүдийг хатуу түлшнээс салгаж хийн түлш рүү шилжүүлнэ гэх амбицтай ажиллаж байна. За өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас ирэх 9-р сарын 15-наас хийн түлш ашигласан айл өрх бүрд сар бүр 100 мянган төгрөгийн татаас олгохоор шийдвэрлсэн тухай мэдээлэл өглөө. За халаалтын улирлын одоо 8 сар буюу 9-р сарын 15-наас 5-р сарын 15 хүртэлх хугацаанд сар бүр 100 мянган төгрөгийн одоо хийн түлшний хэрэглээнд шилжсэн тохиолдолд татаасыг олгох ийм одоо зохицуултыг өнөөдрийн одоо тогтоолоор албажуулж өгсөн. Тэгэхээр бид зайлшгүй айл өрхүүдийг дулаан алдалтынхаа коэффициентийг бууруулсан стандартын шаардлагыг хангасан тохиолдолд л хийн зуг руу шилжих шилжилтийг хийхээр төлөвлөж байгаа. Одоо ногоон зээл авъя гэхээр маш өндөр хүүтэй байдаг. Тэгэхээр энэ хүү нь ямар байх юм, хүүг хэрхэн буулгах юм, хүүгийн зөрүү ямар байх юм гэдгийг бол одоо шийтгэхгүйгээр энэ хөнгөлөлтөө зээл бол ер нь хөгжихгүй, бүтэхгүй талдаа байгаа. Тийм учраас энэ дээр одоо голлож бас ажиллах байгаа. Тэгэхээр бид бол энэ байраа дулаалах гэж байгаа иргэдэд энэ сонголтуудыг өгнө. За ийм олон сонголт байгаа гэдэг.
Мэдээ өргөлжилж байна. За, Австралийн засгийн газрын дэмжлэгээр Австрали сайн дурын хүмүүс Монголын дохионы хэлний орчуулагчдын холбоо сонсголгүй боловсрол төрийн бас байгууллагатай 2 жил хамтран ажиллаж байгаа юм байна. За, энэ хугацаанд Австрали улсаас дохионы хэлний сонсголтой болон сонсголгүй орчуулагч нарыг зайнаас мөн биеэр авчирч ажиллуулж байгаа юм а. Тухайн мэргэжилтнүүд нь сонсголгүй боловсрол төрийн бас байгууллага болон дохионы хэлний орчуулагчдын холбоотой хамтраад сонсголын бэрхшээлтэй хүмүүс тэдний гэр бүлд боловсролын сургалт зохион байгуулдаг байна. Австралийн элчин сайдын яам нь Австралийн сайн дурын ажилтнуудын холбоотой хамтраад сайн дурын ажилтнууд болон сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг дэмжих хөтөлбөр зохион байгуулж байгаад маш их баяртай байна. Өнөөдрийн арга хэмжээ сонсголын бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдлыг нийгэмд илүү таниулах зорилготой юм. Ойрын хугацаанд бид Монголын дохионы хэлний холбоотой болон сонсголгүй иргэдийн боловсролын хөтөлбөртэй хамтран ажиллахаар төлөвлөж байна. Сонсголгүй сонсголтой хүмүүсийн ахуй соёлыг бид нар яаж ойлгох юм бэ? Тэд нартай бид нар яаж харьцах ёстой юм бэ гэдгийг одоо яг мэрэгсэн байгууллага нь сонсголгүй боловсрол дохионы хэлний орчуулагчтай холбоо бол манайхтай хамтарч ажиллах байгууллагууд яг энэ Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Мэрэгсэн байгууллагууд учраас энэ байгууллагууд маань бусад байгууллагуудтай одоо ийм хүмүүсийг ажилд авсан үедээ бид нар юуг анхаарах ёстой юм бэ? Энэ бол одоо хараан дээр суурилсан ийм харилцаа. Тэгэхээр зэрэг энэ хүмүүсийг бид нар яаж ойлгож энэ хүмүүсийн төрлөх хэл болсон сонсголгүй одоо хүний төрлөх хэл дохионы хэл байна тийм ээ. Тэгэхээр энэ хэлийг одоо нийгэм маань өөрөө сурах хэрэгтэй байгаа. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурч ажиллахад ихээхэн хүндрэлтэй. Ажлын байранд гарахад бусад ажилчидтай ойлголцохгүй учраас гадуурхалд өртөх асуудлууд өдөр тутам тулгардаг байна. Эмнэлэг рүү зөвхөн эмнэлгийн үүдээр ороход л эмчийн одоо бичсэн одоо тэр жор болон им уух зааврыг ингээд уншаад ойлгоход хүндрэлтэй. Үүнийг дохионы хэлний орчуулгаар хүлээж ойлгож авах боломжгүй. Зүгээр л энэ имийг уугаарай гэдэл тухайн цаасыг аваад гардаг. Тэгэхээр ямар ч ийм харилцааны хүртээмжгүйгээс болж олон сонсол хүмүүс хохирдог. За ихтэй сургуулийн боловсролын орчин дохионы хэлний орчуулга байхгүй. Багш лекц тавилаа гэхэд тухайн сонсголгүй оюутан бол зүгээр л багшийн юу ярьж байгааг ингээд ойлгож авахгүйгээр ямар ч мэдээлэл авахгүйгээр зүгээр л биеэр л хамрагдаж байгаа гэсэн үг. Дэлхийн хүн амын 5 орчим хувийн сонсголын бэрхшээлтэй хүмүүс байна. Харин Монгол улсад 2020 оны байдлаар 8500 гаруй сонсголын бэрхшээлтэй хүн байна гэж бүртгэгджээ. Монгол сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, тэднийг нийгэмд бүрэн оролцуулах, шийдвэр гаргах төвшөнд байр сууриа эзлэх боломжийг бий болгох нь чухал юм. Талаар мэдээллийн хөтөлбөр технологийн мэдээгээр үргэлжлэн та бүхэндээ хүрч байна. Тэгэхээр аж үйлдвэрийн салбарт анх удаа цэнэглэгч чадлын хэмжээ мегаваттын түвшинд хүрлээ. Тодорхойлбол Хятадын цахилгаан автомашины BYD брэнд 5 минут цэнэглээд 400 км хүртэл замыг туулах чадалтай цэнэглэгчийн технологио танилцууллаа. Супер платформ гэж нэрлсэн уг цэнэглэх технологи 1000 кВт хүртэл цэнэглэх хүчин чадалтай нь энэ жил нэвтрүүлж эхлэх Tesla-гийн хамгийн хурдан V4 супер цэнэглэгчийн 500 кВт чадлаас 2 дахин их үзүүлэлттэй юм а. Уг технологийн шинээр зах зээл дээр гарах Tang L SUV загварт анхлан суурилагдахаар болжээ. Энэхүү загвар нь үнийн хувьд $37,000 эхлэн борлуулагдах юм. Хэрэглэгчдийн цэнэглэх айдас түгшүүрийг бүрэн арилгахын тулд бид цахилгаан автомашины цэнэглэх хугацааг шатхуун түгээх хугацаатай ижил түвшинд хүргэх зорилготой ажилласан гэж BYD-гийн үүсгэн байгуулагч Wang Chuanfu Шэньчжэн хотын нээлтийн арга хэмжээндээ онцолсон байна. Үүнээс гадна BYD брэнд энэхүү платформ ашиглан Хятад улсын хэмжээнд 4000 гаруй түргэн цэнэглэгч байгууллага амласан боловч одоогийн байдлаар энэхүү төслийнхөө талаар нарийн мэдээллийг ил болгоогүй байна. Reuters агентлагийн мэдээснээр Хятад улсад BYD брэндийн автомашин эзэмшигчдийн ихэнх нь өөр үйлдвэрлэгчийн цэнэглэгчийг ашиглан машина цэнэглэдэг тул энэхүү алхам нь ихээхэн анхаарал татаж байгаа гэдгийг онцолсон байна. BYD брэнд шинэ цэнэглэх технологи дэд бүтцээ өргөжүүлнэ гэсэн мэдээлэл нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж хувьцааных нь ханш одоогийн байдлаар 6% өсөд байгаа бол Tesla компани хувьцааны ханш 4.8% унжээ. BYD брэнд 2024 онд 176 сая автомашин борлуулж 179 сая цахилгаан машин борлуулсан Tesla-гийн араас бичигдэж байгаа юм. Уг борлуулалтын 90%-ийг нь Хятадын зах зээл эзэлж байгаа юм.
Богд банк хувьцаат компани 80 төгрөгийн нэрлсэн үнэтэй 1.2 тэрбум шиг хувьцааг тус компани хүсэлтээр Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлээс хассан байна. Иймээс Монголын хөрөнгийн биржийн дүрм үнэт цаасны үнийн индекс тооцох журмуудыг тус үндэслэн топ 20 индексийн багцаас тус компаниг хасаж QPI-г хөгжүүлэгч Innovation Investment компаниг нэмсэн болохыг биржийн зүгээс мэдээллээ. Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар оны эхний 2 дугаар сард 108 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж өмнөх оны мууиес 11% өсжээ. Үнэт цаасны нийт гүйлгээний 21.9% нь анх дахь зах зээлийн гүйлгээ, 78.1% нь хоёр дахь зах зээлийн гүйлгээ байна. Үнэт цаасны гүйлгээний 36.4%-ыг компани бонд, харин 34.5%-ыг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 28.5%-ыг компани хувьцаа, үлдсэн 1.6%-ыг хөрөнгө оруулалтын сангийн нэгж ирэх тус эзэлж байна. Улсын хэмжээнд нэг ажилтнанд ногдох сарын голч цалин 2024 оны 4-р улирлын байдлаар 2,229 мянган төгрөг байгааг үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь 2023 оны муу ихтэй харьцуулахад 448 мянган төгрөгөөр буюу 25%-аар нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар харвал уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.4 сая төгрөг болж улсын дунджаас 2 дахин өндөр байна. Харин зочид бодол, байр, орон сууц, нийтийн олонний үйлчилгээний салбарын ажиллагчдын цалин 1.7 сая болж хамгийн бага буюу улсын дунджаас 1.6 дахин бага байгаа юм а. Тэнгэрлээс 7 10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. Үргэлжлүүлэн дэлхийн дахин дөрөнсөн үйл явдлын мэдээллийг инх болгон хүргэнэ.